За юуны өмнө телевиз үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Эмэгтэй гишүүд маань ер нь бол бас одоо энэ парламентаа бол бас одоо манлайлагч одоо тийм үүрэгтэй байхаар бол бид бол бас ингэж анх 13 улаа болж ирээд бол одоо ингэ Нарамтья гишүүнтэйгээ хамт ингэ бид бол бас ярилцж байсан. Энэ үргээч гэсэн эмэгтэй гишүүд маань бол биелүүлж байгаа. Ер нь байнгын хорооны хурал болон чуулган дээрх одоо энэ нэг юм дутуу одоо хальс гэдэг юм уу дутуу одоо ийм мэдээллийг авч манай сэтгүүлчнэр бол бас их цацж байна. Тэгээ энд бол яг одоо нэг би бол иймэрхүү юм бол бас тоодгүй л дээ. Ер нь бол одоо өөрөө асууж байна. Би бол хариуцлагатайгаар бол хэлнэ. Нэгдүгürt бол байрагтаарс ерөөсөө огт уудаггүй. Уусан ч одоо тийм найз нөхдийнхөө хүрээнд тэр одоо винол ууно гэхээс биш бол одоо би одоо ийм хатуу зүйлийг бол огт хэрэгэлдэг. Тэгээд энийг бол ингэж одоо амар зэг шүү маань надаас юм асуугаад өөшөө суучхаа гэд ингээд өрсөн. Тэгээд бид хоёр нэг товчхон нэг хэдхэн одоо минут үг солиод босхын төдий тэр одоо агшныг гаргаж фэйсбүүкээр сошиал ертөнцийн бол тавьж байгаа юм. Тэгээд энэ бол нийгэмдээ нэгдүгürt бол одоо буруу үлгэр дуурайл үзүүлнэ. Хоёрдугаарт чинь одоо гишүүдийн нэр төр талдж байна. Энэ дээр бол тэгээ бас яг нэг хин хаана одоо хаанаас яаж ихсэн бүх мэдээллийг бол бид нар бол мэдчихэж байгаа. Тэгээд яг одоо сэтгүүлч маань залуу хүн юм гомоо юм хийсэн болов. Тэгээд нэг эрхвч нэг уучлалт гоогаад уулзах байхаа гэдэгт бол би итгэлтэй байгаа. Ер нь өнөөдрийн энэ парламентд байгаа Монгол Ардын намын 12 одоо бүсгүй зарчилсан намаас одоо сонгогдсон нэг ингээд Нарамтья ингээд энэ 13 одоо эмэгтэй маань бол ерөөсөө маш хариуцлагатай. Чуулганы нэгдсэн хуралдаан болон ер нь бол одоо энэ байнгын хорооны хурал бүлгийн хурал дээр бол ийм элдвэдэд янз бүрийн авир гаргадаг. Магадгүй харин энэ эмэгтэйчүүд маш их ажиллаж байгаа. Яаж ажиллаж байна гэдэг юм бол одоо ерөөсөө өдрийн цайндаа ч орж амжилгүйгээр орой дээр сунгаж хуралдсан одоо 23 цаг хүртэл хуралдсан тэр хуралдааны үеэр оройн цайндаа ч одоо хүртэл амжилгүйгээр бол одоо ингэж бас асуудлыг сонсож нухацтай байж саналаа илэрхийлж за шүмжих дээр шүмжих байр суурьтай саналаа хэлж одоо зөв дэмжиж байвал зөвийн зөөр нь хэлж байгаа. Тийм учраас энэ 13 эмэгтэй бол одоо маш хариуцлагатай байгаа гэдгийг бас хэлье. Тэгээ суртахуунтай.